Тэгээ одоо 9 ах энэ тамирчинтай одоо холдож штэ. Яцуки. За, одгор дороос гидсэнд. Яа тэгээ хөл. Яа санаачлахыг одоо авч мэдээж одоо 3 дугаар хийчих бол. Мото. Яа, гар хөл холбоод их гоё хөлбөр хоёлаа нуучтай болсон. Жааргээд маш гоё амттай болж ирлээ. Яцукигийн дэс дуршлаг харагдаж байна. Өсөлтөгч хөрөхгүй байна. 3 дугаар үеэл өсөлтөгчийнхээ одоо тэр давтахуйд гарчаад тэгээд зайнасаа дөөрөө онцоод ингээд яасаа шүүгч цогцолтоос уучлаа гэдсэн ба. Дуран наатлаас учраас цогцолт харагдсан бөө. Бэйлийн нэмгэнэлтэй мэрэгжлийн гээд энэ ангилал багтаад ирэхээр энэ үнэсдэг бэйлийн хамгаалалт ер нь хамгаалт багтай 8-аас 6 үнцэн юм бэйлийн одоо үнсч толгож байгаа. Энэ бол ер нь яг онцлог юм бол ямар ч одоо тамирч онцлог зөрөлттэй гэж хэлбэл юм бэйли. Залуу тамирч Мацумото аш туршлагатай тамирч зөвхөн мэдж байгаа юм. Энэгээр одоо энэ мэрэгжлийн кикбоксер үзэгчдийн одоо байлдан дагуулж чаддаг юм тийм. За энэ Японы үзэгчдийг харж байгаа энэ том одоо цэнгэлт хүрээлэн бол дүүр үнэтэй 10-аас 15 мянган хүн одоо нэг доор одоо цуглаж тэмцээнийг үзэж байгаа. За дээр нь одоо сар болгон одоо энэ мэрэгжлийн тулаанууд болдог. Энэ одоо цэнгэлт хүрээлэн хизээч одоо хоосон байх гэж үү. Үргэлж дүүр үнэтэй юм байна. Энэ юунд байх вэ? Сайн харагдлаа энэ ашиг туршлагатай тамирчин, залуу тамирчин сая зохиод одоо ингээд нуугч байгааг харж байна. Тэгэхээр ямар тамирчиг ялж болдог ийм одоо төрөл байна. Мэргэжлийн кикбокс бол хатуу. За Ацуки гой дэвчээр зааж ажиллаж байна. Төгсгөлийг одоо их гой хийж байна. За одоо төгсгөлийг сайн хийсэн дэр нь бас ялдаа авч болохоор харагдаж байна. Тэгээд тэр унаа тоолуулцдаг буруугаа одоо өөрөө нэг тоолуулаад авах юм цоожих магадлал өндөр болно. За тэгээд залуу тамирчин чих дэвчээртэй өрсөлдөж Ацукич дэвчээр заахад эргээд заа гэсэн. За ерэн залуу тамирчин хүндээ байна да нэмээд одоо харамсалтай надад цаг дуусчлаа. Маш харамсалтай. Ишээ жоо хэдэн секунд хийсэн бол одоо энэ Ацуки бол Мацумотог бас хүчтэйгийн дамгаа зэрэлж авах юм боломжтой л харагдаж байна. Яг 3 дугаар үед харагдана. За яг тийм байна. Баруун гарын хажуу яг ирүүнд ороод цогцолтонд ороод унтсан юм байна. Жан дээр гидсэндээс хүчтэй болсон. За дээр нь шалгаа хэсэгт маш онцтой тогтолж байгаа харагдаж байна. За эргээд энэ хүчтэй болж гисэн. Эгээ маш их суларсан. Дарамсалтай нь одоо буцаад дууссан байна. This happens here all the time. This is every fight's been like this pretty much. やんがザロテムチンマソモトхашир туршлагатай Ацукиг ялж Япон улсын 63 кг жингээ шилдэг 8 дүлдлээ. Аварган төлөв өрсөлдөх юм боломжтой боллоо. 63 kg final 16